Unread Media 10 ертөнц 10 өнцөг. Цагийн ажилтны ертөнцөөр аялах вэ. Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан оюутан сурагчдын нэмэлт орлогын их үүсвэр болох цагийн ажлын талаар төрөл бүрийн сонирхолтой туршлагуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Нарийн бовны тоогоочоос эхлэн сагсан бөмбөгийн дасгалжуулагч хүртэл тун сонирхолтой цагийн ажлуудаас сонсогч та өөрт тохирох цагийн ажлын шин санаа, сэтлийг олж авч чадна хэмээн найдаж байна. Худалдааны зөвлөх Оюун Бадрах 20 настай. Ажлын газар CEO. Цагийн хуваар ээлжийн 8-аас 16 цаг, 16 цагаас тэг цаг. Ээлжийг хүлээж аваад бараагаа урьж сэгцлээд кас бичлэл дээрээ зогсдог бөгөөд ээлжээс буухтаа цэвэрлэгээ хийгээд нэг өдрийн ажил дуусна. Энд ажиллаж байхдаа олон төрлийн зан аршинтай хүмүүстэй харьцаж сурсан нь хамгийн чухал гэж боддог. Альва бизнес үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурладаг ба бид дэлгүүртээ үйлчлүүлэгчийн хүсэж буй зүйлийг байлгаснаар бизнес амжилттай байдаг гэдгийг ойлгож авсан. Тиймдээ ч зарим бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг их хэсгэх талаар цагийн ажилтнанд санал өгөх боломжтой. Хичээл сургууль болоод бэлтгэлийн хажуугаар хийхэд тохиромжтой тул энэ цагийн ажлыг сонгосон. Миний хувьд спортоор тогтмол хичээлдэг учраас хичээл, бэлтгэл, ажлаа хослуулсан цагаа төлөвлөж өөрийгөө завгүй байлгаж чаддаг. Үеийн залуус маань ч мөн миний адилаар өөр тохирсон ажил хийж туршлага хуримтлуулаасаа гэж хүсэж байна. Цагийн багш Мишель 17 настай. Ажлын газар Монголиа дижитал сургууль. Цагийн хуваар 13-аас 14:30, 15-аас 16:30. Ирээдүйд багш болохыг мөрөөддөг учраас одооноос туршлага хуримтлуулж цагийн багшаар ажиллаж байна. Миний хувьд 6-аас 9 насны хүүхдүүдэд шүүмжлэлт болон олон талт сэтгэлгээний чадварыг багаас нь эзэмшүүлэх зорилготой Сингапурын хөтөлбөрт сургалтыг ордог. Өмнө нь олон хүмүүсийн өмнө илтгэл тавьж чаддаггүй ичимхий хүүхэд байлаа. Гэтэ эцэгчүүд болон сургуулийн захиргаанд мэдээлэл хүргэж үйлчлүүлэгч татахын тулд бусадтай тасралтгүй харилцсны үр дүнд тус чадвар минь сайжирсан. Миний бодлоор зөвхөн мөнгө олохын тулд бус бага цалинтай байсан ч мэрэгчлэрээ сонирхлоор ажилласан нь илүү дээр. Хүүхдүүдтэй харилцаж хичээлээ заахын тулд мэдэхгүй зүйлээ сураад бусдад хүргэнэ гэдэг нь маш том чадвар. Тиймдээ ч хичээлийг сурагчийн багшийн өнцгөөс харж түүнийгээ заахад зориулан бэлтгэх нь ямар их хичээл зүтгэх шаардлагыг энэ ажлыг хийх явцдаа ойлгосон. Сагсан бөмбөгийн дасгалжуулагч Алтан Гэрэл 20 настай. Ажлын газар Сагсан бөмбөгийн клуб. Цагийн хуваар амралтын өдрүүд. Миний хувьд Сагсан бөмбөгийн клубт 2 дахь жилдээ дасгалжуулагчаар ажиллаж байна. Энэ спортод үнэхээр хайртай болохоор сурсан мэдснээ хүүхдүүдэд зааж өгөх нь тэдэнд өгч буй бодит хөрөнгө оруулалт гэж үздэг. Манай клуб амралтын 2 өдөр 3 насны ангиллаар хуваагдаж хичээлдэг ба би 13 насны ангиллыг дааж авдаг. 2 цагийн турш ур чадвар, багаар ажиллах, талбай харах чадвар дээр нь анхааран хичээлээ явуулдаг. 7 хоногт 2 удаа ажиллаж байгаа болохоор өөртөө зарцуулах цаг гардаг сайн талтай. Өөрийгөө Сагсан бөмбөгийн спортоор хичээлээд цаг баримтлах, багаар ажиллах, төлөвлөгөө боловсруулахад нэг шат агсан гэж хардаг. Заримдаа олон цагаар зааланд байж бөмбөгний чимээ сонсоход толгоо өвдөгч, дуртай зүйлээ хийж аз жаргалтай байгаа нь удаан хугацаанд үүнийг хийх шалтгаан болдог болов. График дизайнер Мөнхчин 24 настай. Ажлын газар Натурелла, цагийн хуваар чөлөөт. Анх энэ ажлыг оюутан байхдаа нэмэлт орлого олох зорилгоор хийж эхэлсэн. Харин одоо ур чадвараа сайжруулахаас гадна үндсэн ажлын хажуугаар багахан завсарлага авах орон зай болж байгаа юм шиг санагддаг. Захиалгаар дижитал зураг зурдаг ба энэ ажлыг цагт баригдалгүй чөлөө цагаараа хийх боломжтой. 7 хоногт дунджаар 3-аас 4 зургийг амралтын өдрүүд болон ажлын бас цагаар зурдаг. Энэ ажлыг хийх хугацаанд захиалагчдаа зургийн утга санаагаа ойлгуулах, эскизийн үйл явцыг тайлагнах гэх мэтээр өөрийн бодлоо хүнд ойлгомжтойгоор тайлбарлаж сурсан. Өдөрт олон цаг зарцуулж зургаа дуусгасан ч захиалагчид сэтгэл нийцэхгүй байх, эсвэл урьдчилан зургийн санаагаа тохирсон ч зураг дууссаны дараа өөрчлөх гэх мэтээр их бага хэмжээний сорилт бүрн бие махбод болон сэтгэл санааг ядраадаг. Миний бодлоор өөрийгөө хүчлэхээр тэгдэг юм шиг. Тиймээс аливаа зүйлийг хийх зураа өөрийгөө амрааж яаралгүй бага багаар хийх нь чухал. Ток хүргэлтийн ажилтан Тэнгэр 21 настай. Ажлын газар Ток хоол хүргэлт. Цагийн хуваар Уян хатан. 11 цагаас эхлэн гэрээсээ Ток апаараа өөрийн хүргэх боломжтой захиалгыг авч ресторанаас хоолоо аваад дугуйгаараа түгээж эхэлнэ. Өдөрт дунджаар 7 хүргэлт хийдэг. Үйлчлэгээний байгууллагад ажиллаж байгаа тул хүмүүстэй соёлтой харьцахаас эхлээд дугуй хурдан унахыг хүртэл сурж байна. Манай цалин 7 хоног тутам буудаг нь санхүүгийн доктортой их үүсвэртэй байхад их тустай байдаг.
дугуугаар хүргэлт ихэд замын түгжрэлд төдийлөн нөлөөлдөггүй тул хурдан хүрэх боломжтой ч замын дундуур явж байхад гинэт автомашин орж ирээд огцом зогсох үед онхолдох, хоолоо асах аюултай. Тиймээс энэ төрлийн ажил хийж байгаа залуустай болгоомжтой явж байгаарай гэж хэлмээр байна. Түргэн хоолны бэлтгэгч Цэнд Дорж, 24 настай. Ажлын газар Pizza Max, Ирланд улс. Цагийн хуваар өдөрт 8 цаг, 7 хоногийн 5 өдөр. Ирланд улсад хэл сурахын хажуугаар цагийн ажил хийж байна. Ажил дээрээ ирээд багийнхантайгаа хоолны жоруудаа бэлтгээд дараа нь шарж эхэлдэг. Иран, Ирак, Америк, Дан гээд олон орны хүмүүстэй харилцаа ойлгоход бэрхшээлтэй. Анх удаа түргэн хоол хийж байгаа болохоор бүтлгүүтэх, төхөөрөмжөө ажилуулгахдаа бодлох гэх зэрэг олон сорилтууд гарч байсан. Гэхдээ энэ ажлыг хийснээр өөр орны соёлтой танилцах, олон орны хүмүүстэй нөхөрлөн хилээ сайжруулах зэрэг олон давуу талууд үүсэж сэтгэл ханамжтай ажиллаа хийдэг. Огт цагийн ажил хийж үзээгүй эсвэл хизээж хийхгүй гэж боддог хүмүүс тандаж хэлэхэд өөрийгөө сорилт бэрхшээл дунд байлгаж үзээрэй. Би хизээж аяг тавг угаахгүй гэх мэт нэг талаараа хайрцаглагдсан үдэл санааныхаа эсрэг орчин нөхцөлд очиж байж хүн өөрийгөө болон юмсыг өөр талаас нь харах мэлмийн нэгддэг. Мөн залуус гадаад оронд очиод зөвхөн мөнгөний төлөө амьдралаа золиослоод байгаа юм шиг санагддаг. Тиймээс зорилгоо тодорхой болгож байгаад ирээрэй. Олон улсын мэргэшсэн коуч Балармаа 28 настай. Ажлын газар Хуваараа. Нэг хүнтэй 60-аас 90 минутын турш ярилцахдаа тухайн хүн ямар асуудлыг шийдвэрлэж ямар үр дүн гаргамаар байна гэдгийг тодорхойлон мэдрэмжүүдээ хаваалцдаг. Анх эхлэхдээ бусдад туслан гэсэн том хүсэл эрмэлзэлтэй байсан ч хамгийн түрүүнд өөрийгөө сэтгэл зүй, санхүү болон бусад ур чадрын хувьд бүтэн болгож байж дараа нь бусдад тусалж чадна гэдгийг ойлгосон. Коуч гэхээр ментор эсвэл сэтгэл засалчтай андуурдаг. Эдгээрээс ялгаатай нь үйлчлүүлэгчийн яриан донд хүчтэй асуултуудыг тавьж үйлчлүүлэгч өөрийнхөө ярианаас шийдэл олж амьдралдаа өөрчлөлт авчрах боломжийг бүрдүүлдэг мэргэжил. Энэ салбар нь Монгол шинээр хөгжиж байгаа учраас уулзалт болгон дээрээ мэргэжлийнхээ талаар тайлбар өгдөг. Судалгаагаар хүн амьдралдаа хамгийн багадаа 12 удаа ажлаа сольдог байтал монголчууд нэг газараа насаараа ажиллах хандлагатай байдаг. Амьдралынхаа турш нэг л зүйлээ хийснээсээ болоод өөртөөсөн бүх потенциалаа ашиглаж чадалгүй өнгөрчихвөл хичнээн харамсалтай. Тийм учраас өөрийнхөө төлөө зоригтой байгаарай гэж хэлмээр байна. Барилгын засал чимэглэлч Бат сайхан, 25 настай. Ажлын газар Улсын драмын Эрдмийн театр. Цагийн хуваар даваагаас баасан гайраг 8-аас 18 цаг. Миний хувьд уурхаад 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ба амарх үеэрээ энэ цагийн ажлыг хийдэг. Хийсэн бүтээлээ дараа нь хараад бахархах сэтгэл төрдөг нь барилгын ажлын хамгийн сайхан тал нь. Монголын нөхцөлд барилгын ажил явагдахад зохион байгуулалт муу, тогтсон дэг журам байхгүй, эмгэг цэгцгүй юм шиг санагддаг. Жишээлбэл иргэд ажил явагдаж байхад хязгаарлалтын шугамд авч хувцас бохирдуулчаад бидэнд дуурлах тохиолдол цөөнгүй. Мөн зарим хамтран ажиллагчид маань ажилдаа сэтгэл гаргалгүй мөнгөө аваад л болоо гэсэн хандлагатай байдаг тул ийм сэтгэлээр битгий хандаасаа гэж их хүсдэг. Энэ салбар нь улс орны нүүр царайг илтгэж хүмүүсийн насан туршдаа амьдрах орчныг бүрдүүлдэг тул ажлынхаа үн цэнийг мэдэрч стандартын дагуу нэгт нямбай чин сэтгэлээсээ хийгээрэй гэж зөвлөж байна. Програм хөгжүүлэгч Амар, 30 настай. Ажлын газар Timber Hub. Цагийн хуваар ажлын өдөр. Технологи сонирхолтой хүүхэд байсан тул 12 наснаасаа эхлэн код бичсэн. Миний ажлын өдөр тун энгийн. Зайнаас ажилдаг учраас өглөө босоод гэрээсээ захин уулзалт хийж хийсэн ажлаа тайлагнаад тухайн өдөр хийх ажлаа төлөвлөнө. Манай баг 5 хүний бүрэлдэхүүнтэй. Европын Timber Hub түүхий эдийн экспортын компани хүргэлтийн системийг хөгжүүлж байгаа. Өмнө нь Google, Amazon, Audible зэрэг томоохон компаниудад ажиллаж байхад зохион байгуулалт сайтай тул асуудал үүсдэггүй байсан ч одоогийн ажил маань гарааны бизнес учраас хоорондын үйл ойлголцол, менежментийн алдаа бага зэрэг гардаг. Үүнээс үзэхэд технологийн салбарт зайнаас ажиллаж байгаа тохиолдолд хувийн сахилах бат болон ажлаа цаг тухайд нь хийх гүйцэтгэх нь маш чухал. Ажиглаад байхад ялангуяа программистуудын эрэлт олон улсад өндөр байдаг. Тиймээс байнгын өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө гэсэн үн цэнэ бүтээгээрэй. Нарийн боомны тогооч Чин Хүсэл, 17 настай. Ажлын газар Шангрила олон улсын зочид буудал. Цагийн хуваар өдөрт 8 цаг. Монголын үндэсний их сургуулийн тогоочийн ангид сурахын хажуугаар олон улсын Шангрила зочид буудлын Улаанбаатар Монголиа салбарт нь ажилладаг. Хичээлээсээ онлайн мэдлэгээ аваад ажиллаа хийж байхдаа бодит туршлага хуримтлуулах боломжтой тул энэ цагийн ажлыг сонгосон. Ахлагтайгаа зөвлөлтөнд 7 хоногоор цагийн хуваараа гаргаад хичээлээ дуусныхаа дараа 8 цагаар ажилладаг болохоор ажлаа хамгийн чухлаас нь эхэлж хийдэг.
Ажиллах үедээ олон улсын стандартуудыг дагаж мөрдөх учиртай тул хамт олноосоо арга техник суралцчил байна. Өнөө үед хүмүүр орц найрлагын дагуу хоол хийж чадахч нарийн боо бол заавар үзээд хийх амар зүйл биш. Нэг удаа сэтгэлээ шингээж хийсэн талхнууд маань хөөгөөгүй байхаар нь ахлах дээрээ очиод талх унчихлаа гэж хэлэхэд миний нулимс гарчихсан. Тэр үед ахлах маань зүгээр талх хөөж байгаад унчгаар сэтгэл санаа өөмүүлчихдэг тийм л амаргүй зүйл гэж хэлсэн нь одоо ч тод санагддаг. Миний хувьд цайны газар угаагч, кас, ногоо арилгагч хүртэл хийж байсан. Юм бүхэн багаас эхэлнэ. Гол нь тууштай байх хэрэгтэй. Сургууль сурсан эрдэм ажлын байран дээр гарахад хангалтгүй. Тиймээс цагийн ажил хийж илүү их мэдлэг, туршлага олж авах нь сургуулаа төгсөөд ажилд орох тус нэмэр болдог юм шүү. Unread Media 10 ертөнц 10 өнцөг. Нийтлэл оролцсон Солонгоо, Баяр Баясгалан, Ануужин, Ганц Аяа. Нийтлэг уншсан Жавхлан тур, Шиний нэгэн.